Монгол компани төлөвлөлт зөвлөлийн шийдвэр гараад охин компани байгуулах шийдвэр гарсан. Одоо шинээр компаниг бүртгүүлэх ажил явж байна. Ер нь бол одоо Эрдэнэс тавталгаа компани олборлолтын үйл ажиллагаа явуулдаг тэг давхаргын нүрс гэж ярьдаг. Энэ нүрсийг одоо Улаанбаатар хотод тээвэрлэж авчирч одоо сайжруулсан түвш үйлдвэрлэнэ гэсэн ийм ихтгэл ажлууд хийгдэж байгаа. За энэ ажлын хүрээнд уулуурхай хүнд үйлдвэрийн яам, мөн эрчим хүчний яам Улаанбаатар хотын захиргаатай хамтарч ажиллаж байна. Ер нь бол техник, технологийн шийдэл тоног төхөөрөмжийн сонголтыг бол нэн даруй хийх ёстой. Ер нь бол одоо энэ өвдөөс өмнө одоо энэ ажлыг амжуулахаар бол ажиллаж байгаа. Ер нь бол одоо нээлттэй тендерийн зарчмаар бол одоо тоног төхөөрөмжийн худалдаа авалт бол хийгдэнэ. За хамгийн гол асуудал бол тээврийн зардал. Одоо Улаанбаатар хотоос тавталгоогоос нүүрс тээвэрлээд Улаанбаатар хотод авчир сайжруулсан түвш үйлдвэрлэх эсвэл одоо газар дээр нь одоо сайжруулсан түвш үйлдвэрлэх ийм ажлууд хийгдэж байна. Ер нь бол одоо өмнө бол энэ сайжруулсан түвшийг үйлдвэрлэх чиглэлээр бол 10 гаруй жил ажилласан та бүхэн мэдж байгаа. Хамгийн гол нэг чанарын стандарт хангасан одоо үнэхээр агаарын бохирдлыг бууруулахад дөрвөлтэй хувь нэмэр оруулах ийм одоо чанарын шаардлага хангасан түвшийг үйлдвэрлэхээр зорж ажиллаж байгаа. Засгийн газраас бол ер нь одоо жижиглэнгийн үнэ нь бол 1 тонн 150 мянган төгрөгөөс одоо хэтэрч болохгүй гэсэн ийм чиглэлийг өгсөн байна. За газар нутгийн бүтээгдэхүүний наривчлсан журам гэж би уг журмыг энэ оны 1 сарын 8-ны өдөр засгийн газар уулуурхай хүнд үйлдвэрийн сайд шинжилэн батал 1 сарын 19-нд хууль зүйн яамнаар бүртгүүлснээр хүчинд хөдөлмөрлөж байгаа. За уг журмын дагуу Монгол Улс тэмцэлээр оруулж ирж буй бүх төрлийн авто бензин, дизелийн түвш, за мөн газар нутгийн бүтээгдэхүүн, бусад бүтээгдэхүүн, завсрын бүтээгдэхүүнүүдийг одоо тусгай зөвшөөрлийн үндсэн дээр Монгол Улсын барилгаас зохицуулсан байгаа. За уг үйл ажиллагааг одоо мөрдөж биелдэнд нь хяналтаж ажиллах талаар 1 сарын 19-нд 1 сарын 31-нд одоо радио ерөнхий газар, мэргэжлийн ерөнхий газар, ашиг санхүү газар нутгийн газар бүргүүлээд явж байгаа. За Монгол Улс дэмжиж байгаа газар нутгийн бүтээгдэхүүн одоо битум мазут, тус тослохооны материалаас бусад бүх төрлийн бүтээгдэхүүн одоо бүгд тусгай зөвшөөрлөөс уулуурхай үйлдвэрийн яамнаас авч ажиллахаар байгаа. За энэ сүүлийн үед яригдсан одоо тэр хурамчлалын асуудал бол одоо сүүлийн 2-3 жилээр яригдж байгаа. Энэ бол онцгой албан татварын хувь хэмжээ өндөр тогтоогдсонтой нэрсээр ийм үйлдэл гарч байгаа. За энийг онцгой албан татварын хувь хэмжээгээр зохицуулах асуудлыг бол уулуурхай хүнд үйлдвэрийн яамнаас сангийн яамд одоо онцгой албан татвартай болох асуудлыг бол саналыг бол хургуулсан. Тэгээ одоо керосин, нафта, за хүнд одоо хөнгөн нийлгийн завсын одоо шууд нийлгийн бүтээгдэхүүнүүд юм байна. За Монгол Улс МНС 2017 217 стандартаар бол Монгол Улс дэмжиж оруулж ирсэн ахиад төлөв автомобилийн дизелийн түвшээр ямар нэгэн нэмэлт бодис хийж одоо борлуулах худалдан борлуулах нь бол 20 тонн байна. За оюутлын ажлын шигтэй холбоотой асуудал их хурлаар гарсан л та. Ер нь бол Монгол Улсын ерөн төрийн захиргааны бүхэл одоо байгууллагууд бас оюутлын энэ төсөл рүү бүгд шалгалтаар бол одоо бараг орж байгаа гэхэд хэлцэхгүй дээ. Ер нь мэргэжлийн хяналт татвар за ерөнхий одоо аудитын газраас тэгээд ерөөсөө бүхэл одоо тийм орж болох одоо байгууллагууд бүгдээр орсон. Зөвхөн уулуурхай яамд бол өөрөө оюутлахаар бол одоо шалгалтаар ороогүй байгаа. Тэгэхээр зөвхөн ажлын хэсгийн гарч байгаа дүгнэлт бол яг л өмнө нь бид нар орсон дүгнэлтээр гарах байх гэж бодож байгаа. Энэ татвартай холбоотой асуудал, зээлийн хүүг буулгах асуудал. За тэгээд одоо ер нь юуны даалгаврын бүтээн байгуулалтын санхүүжлийн төлөвлөгөөг одоо баталсан холбогдуулаад нэг хэд хэдэн одоо гэрээ контрактуудыг болсон байгаа. Тэднэртэй холбоотой асуудал дээрх зүйлүүд гарах байх. Нэг өөр одоо нэг онцгой одоо сүртэй зүйлүүд гарах байх гэж бодож байгаа. Тэг ямар ч байсан ажлын хэсэг ороод тэгээд ажлын хэсгээс тэр санал дүгнэлтээ боловсруулаад гаргаад ирэх байх гэж би бодож байна. Тэгээд их хурл дээр асуудал бас ярих байгаа. Тэр үеийн бол бас ярих байгаа. За тууцын гишүүтэй холбоотой асуудлаар ер нь оюут толгойн одоо энэ үйл ажиллагаатай хамгийн их одоо холбоотой ажиллах ёстой улсууд бол энэ Монгол талын 34%-ийг төлөөлж байгаа. Энэ тууцын гишүүд байна.
төлөөлөх зүйл юм шүү. Тэгэхээр ер нь бол цаашдаа бид нар бол энэ төлөөллийн одоо жишээ нь салбаруудаас нь тууцсан байх ёстой гэдэг энэ зарчмыг барьж ажиллах нь хамгийн оновчтой хөлбөр гэж бодож байна. Жишээ нь хэрэглэх газраас бол яг харахгүй хууль эрх зүйтэй холбоотой зохицуултыг мэддэг сайн одоо боловсон хүчнийг төлөөлж оруулах ёстой гэж би бодож байна. Сангийн яамны төлөөлөл энэ дээр бол гарцаа авахгүй байх ёстой. Уулуурхай хөндөлтөрийн яамны төлөөлөл энэ ойлгоход бол гарцаа авахгүй байх ёстой. Ингэж үеж энэ төрийн одоо төрийн энэ яамнуудын хоорондын уялдаа холбоо мэдээллийн одоо урсгал цаашлаад ер нь ямар хөө одоо зохицуулалтаар бид энэ оюутлын төслийг амжилттай хэрэгжүүлэх эрх зүйн талаас нь юу хэрэгтэй байгаа санхүү тооцооллын тал дээр нь бид нар аргачлал тал дээр нь одоо ямар хөө байдлаар ажиллах ёстой уулуурхай мэргэжлийн талаас бид нар оюутлын төслийг цааш нь амжилттай хэрэгжүүлэхийн тулд ямар одоо байдлаар урагшлах уу гэдэг ийм л одоо зөв одоо бүтц зөв хүмүүсийг одоо зөв бүтцээр одоо байршуулж бид цаашдаа энэ 34%-ийн төлөөллийг бол амжилттай хэрэгжүүлнэ гэж харж байна. Энэ ч өөрөө бас юу ёсны гэж би бодож байна. Тэгэхгүйгээр одоо төлөөллүүд орчдөг тэгээд яамдуудтайгаа уялдаж өгдөггүй, ажлын уялдаа холбоо салгардаг, мэдээллийн урсгал ирдэггүй. Энэ байдлаас нь өөр оюутлогоо дээр одоо үүссэн нөхцөл байдал бол ихээхэн холбоотой гэж харж байгаа. Тэгээд энийг бид нар яаралтай зас салруулад цаашдаа оюутлогоо төслийг бол бас амжилттай хэрэгжүүлэх ажлыг бол явуулах ёстой гэдэг зарчмын байр суурийг би өөрөө илэрхийлсэн байгаа. Тэгээд энийг мэдээж ерөнхий сайдын түвшинд, засгийн газрын түвшинд хэрэглэх газартай бас ярилцж тэр асуудлыг бид нэг шийдэх ёстой.